За гулзалтын үед шилжилт тодорхойлох олон арга байна. Тэр аргын нэг нь гулзалтын шилжилт тодорхойлох анхны параметрийг харах юм. За бид өмнө нь шууд интеграалчлах аргын тухай тайлбар хэлжсэн. Шууд интеграалчлах аргын үед дамнуур олон хэсэгтэй байх тусам дамнуурын үл мэдэгдэгч тодорхойлоход хүндрэлтэй болж ирдэг. Жишээ нь дамнуур 3 хэсэгтэй байхад 6 үл мэдэгдэгч интеграалын тогтмол 6-ыг тодорхойлох жишээ тийм болж ирдэг. За тэгэхээр орчин үед энэ аргыг хөнгөвчсөн олон аргууд бий болсон. Тэрний нэг нь гулзалтын шилжилт тодорхойлох анхны параметрийн арга юм. За энэ аргын тухай тайлбар хэлэхдээ ер нь бол сурах хүчиг эрдэмтдийн тайлбарснаар бол ийм дамнуур авдаг. За эхлээд ийм дамнуур авъя. Нэг үзүүр нь хөдөлгөөнгүй бэхлэгдсэн. Зоолт бүх ийм дамнуур авъя. За энэ зоолт бэхлэгээтэй. За ингээд бодлын гаргалгаа хийхийн тулд хэлбэр болгохын тулд дамнуурын огтлол үр дээр дандаа эерэг утгатай байхаар хүчнүүдийг үйлчлүүлье. За жишээ нь энэ момент байг. Төвлөрсөн хүч байг. За жиг тархмал ачаа байг. За тэгэхээр дандаа жишээ нь тоолдын их зүүн гарталтай авсан дандаа эерэг утгатай байхаар момент үүсгэхээр ийм хүчийг авъя. За дараагийн тохиолдолд тархмал ачаа гурвалжны хуулиар үйлчилжийг. За ийм байдалтай үйлчилжийг. За энэ үед моментыг M гэж тэмдэглэе. M төвлөрсөн хүч F тархмал ачаа Q. За гурвалжны хуулиар тархаж байгаа тархмал ачааллын хамгийн их хүчмийг нь бид нэр Q одтой гэж тэмдэглэе. Q. За ингээ одтой. За тэгэхээр энэ сул үзүүрээс ачааллууд хүртэлх зайг зураг дээр тэмдэглэе. За эхлээд сул үзүүрээс момент хүртэлх зайг A жижиг S гэж тэмдэглэе. Дараа нь төвлөрсөн хүч хүртэлх зайг B. Тархмал ачаал жигд тархаж явах үеийн ачаал хүртэлх зайг C. За тархмал ачаа гурвалжны хуулиар тархаж явах үед ачааллыг D. За нийт дамнуурын уртыг болохоор L байна гэж үзье. За ингээд ачааллын хэлбэрээс нь анхаарал үзэх юм бол энэ дамнуур хэрвээ дотоод хүч тодорхойлох юм уу хэв ажил батхийн тооцоо хийх юм бол 1 2 3 4 5 хэсэгтэй байна гэж юм байдлаар хэсэг болгож болж байна. За энэ үед энэ аргыг хэрэглэхдээ бид нэр тооллыг дамнуурын зүүн гар талд авна. За энийг тооллыг O гэдэг хэлчихье. За мэдээж ийшийг бол Z тэнхлэг байна гэдэг. Гэтэ дамнуурын давууд Z тэнхлэг авлаа гэж. За энэ тохиолдолд бид нэр одоо дамнуурын хэсэг тус бүр дээр дамнуурын шилжилтүүдийг тодорхойлох тэгштгэлүүдийг бичье. За эхлээд нэгдүгээр хэсэг гэвэл нэгдүгээр хэсэг нь тгээс А урттай завсарт байна гэж үзье. За энэ үед дотоод хүч гадаад хүч байхгүй учраас нэгдүгээр хэсгийн момент нь тэгтэй тэнцүү байна. Тэгэхээр гулзаасан тэнхлэгийн ойролцоо дифференциал тэгштэл бичих юм бол
За нэгдүгээр хэсэг их гээд тэгтээ тэнцэнэ гэт. За үнийг нэг удаа интегралчлая. Тэгвэл биднийхээр үнцгийн шилжилт тодорхойлогдно. За интегралийн тогтмол C1-тэй тэнцсэн байна. За дахиад нэг удаа интегралчлая. Энийг 2 удаа, энд 1 удаа интегралчлбал дахиад тодорхойлогдно. За интегралийн тогтмол C1 Z1 интегралийн тогтмол D1 байна гэж ийм хэлбэртэй авчиж болж байна. За дараа нь 2 дугаар хэсэг аваад үзье. 2 2 гэтгчиж. За энэ үед А-гаас Б завсарт байна гэж үзнэ. За энэ үед тэгшгэлийг бичихдээ бид энэ моментыг M-ийг за 2 дугаар хөтлөгчөөс Z2-гийн Z2-оос А-гийн тэг зэрэгт хэлбэртэйгээр бичье. Ийм хэлбэртэйгээр бичье. За тэгэхээр бас нэг өмнө нэг анхаарах зүйл байгаа юм юу гэхээр тооллыг заавал 100 гарталтай аавна. За түүнээс гадна момент байгаа тохиолдолд моментыг Z-с А-гийн тэг зэрэгт хэлбэрийн гишүүнээр үржүүлээд явъя. За мөн интегралчлахдаа хаалт нээлгүйгээр интегралчлах ийм бодлого байна. Дараа нь баримтлал. За тэгэнгүүт бид гол зайсан тэнглэгийн ойролцоо дифференциал тэгштэл 2 дугаар хөтлийн үед M-ийг үржигэн Z2-оос асах нь А-гийн тэг зэрэгт боллоо гэх тийм хэлбэртэй ажиллаа. За энэ тэгшгэлийг нэг удаа интегралчлая. Тэгвэл үнцгийн шилжилт 2 дугаар хэсгийн үнцгийн шилжилттэй 2G M-ийг үржигэн Z2-оос асах нь А-гийн 1 зэрэгт болно. Интегралийн тогтмол C2 болно. За дахиалтын тэгштэл бичих юм бол 2 дугаар хэсэг их гэж байгаа. M-ийг үржигэн Z2-оос асах нь А-гийн квадрат болно. Хуваах нь 2. Интегралийн тогтмол C2 Z2 интегралийн тогтмол D2 боллоо. 2 дугаар хэсэг дээр ийм хэлбэртэй бичиж болж байна. За 3 дугаар хэсгийг анхаарал үзье. 3 гэвэл. За B-гээс C завсартийнэ гэж 3 дугаар хэсгийг. За энэд 3 дугаар хэсгийг моментыг анхаарал үзье. Момент орж ирж байна. Эерэг утгатай байхаар авсан. Z3-аас асах нь А-гийн тэг зэрэгт болно. За нэмэх нь F орж ирнэ. Мэдээж Z3-аас асах нь B гэсэн хэлбэртэй момент бичигдэнэ. За ингээд энэ моментыг гол зайсан тэнглэгийн ойролцоо дифференциал тэгшгэлд орлуулъя. 3 дугаар хэсгийн тэгшгэлээ гэх юм бол M-ийг үржигэн Z3-аас асах нь А-гийн тэг зэрэгт нэмэх нь F-ийг үржигэн Z3-аас асах нь B гэсэн хэлбэртэй боллоо. За энэ тэгшгэлийг нэг удаа интегралчлахад үнцгийн шилжилт тодорхойлогдно. 3 дугаар хэсэг дээрх үнцгийн шилжилтүүдтэй 3G. Тэгвэл M-ийг үржигэн Z3-аас асах нь А-гийн 1 зэрэгт болно. Нэмэх нь F-ийг үржигэн Z3-аас асах нь B-гийн квадрат болно. Хуваах нь 2. Интегралийн тогтмол C3 бол 3 дугаар хэсэг дээр. За дахиалтын тэгштэл бичих юм бол дамнарын хөшүүн чанарыг 3 дугаар хэсгийн дахиалтаар үржүүлээд M-ийг үржигэн Z3-аас асах нь А-гийн квадрат болно. Хуваах нь 2 боллоо. Нэмэх нь F-ийг үржигэн Z3-аас асах нь B-гийн куб зэрэгт боллоо. Хуваах нь 6. Нэмэх нь интегралийн тогтмол C3 Z3 интегралийн тогтмол D3 гэж. За тэгэхээр бидний гол зорилго яагаад ингэж хичээд байна гэхээр гол зорилго одоо бид энэ момент, төвлөрсөн хүч, тархмал ачааллууд, гэх мэтчлэн ачааллууд үйлчилж явах үед өнцөг болон шугамын шилжилтүүд тодорхойлж явахад энэ тэгшгэлүүд ямар хэлбэртэй байгааг гол анхаарах хэрэгтэй юм. За тэн дээр дүгнэлт хийсэн байдаг. За 4 дугаар хэсгийг аваад үзье. 4 дугаар хэсэг C-гээс D завсарт хийнэ гэж. За энэ үед момент бичих юм бол
M-ийг үржих нь Z4-өөс асах нь A-гийн тэг зэрэгт нэмэх нь AB-ийг үржих нь Z4-өөс асах нь B. За одоо дархмал ачааг жиг дархсан ачаа Q-г үржих нь Z4-өөс хасах нь C-гийн квадрат хуваах нь 2 гэсэн хэлбэртэй бичигдлээ. За үүнийг гулзаасан тэглэгийн ойролцоо дифференциал тэгшгэлдээ орлуулъя. Тэгвэл 4-р хэсгийнх байгаа. M-ийг үржих нь Z4-өөс хасах нь A нэмэх нь AB-ийг үржих нь Z4-өөс хасах нь. За энд бол тэг зэрэгтэй байгаа. Z4-өөс хасах нь B-гийн болно. Нэмэх нь Q-г үржих нь Z4-өөс хасах нь C-гийн квадрат хуваах нь 2 гэдэг. За ийм хэлбэртэй. Энэ бол энэ 4-р хэсэг дээрх гулзаасан тэглэгийн ойролцоо дифференциал тэгштгэл боллоо. За үнийг нэг удаа интегралчлаа. Тэгвэл 4-р хэсэг дээрх эргэлтийн өнцөг тодорхойлох тэгштгэл гарна. M-ийг үржих нь Z4-өөс хасах нь A-гийн 1 зэрэгт болно. Нэмэх нь AB-ийг үржих нь Z4-өөс хасах нь B-гийн квадрат боллоо. 2 хуваалаа. Нэмэх нь Q жиг дархмал ачаа Z4-өөс хасах нь C-гийн куб зэрэгт хуваах нь 6 боллоо. Интегралийн тогтмол C4 болж ирнэ. За ийм хэлбэртэй болох. За дахиалтын тэгштгэлийн бичээ. Дахиалтын тэгштгэлийн. За энэ үед тэгвэл дахиалтын тэгштгэл B гэх юм бол M-ийг үржих нь Z4-өөс хасах нь A-гийн квадрат болно. За 2 тухайн хуваарьт нь 2 байна. Нэмэх нь AB-ийг үржих нь Z4-өөс хасах нь B-гийн куб зэрэгт болно. Хуваах нь 6. Нэмэх нь Q-г үржих нь Z4-өөс хасах нь C-гийн 4 зэрэгт хуваах нь 24. Нэмэх нь интегралийн тогтмол C4 Z4 интегралийн тогтмол D4 боллоо. За тэгэхээр энд бичээд байгаа гол зүйл анхаарах юм бол жишээ нь энэ момент байна. Момент эргэлтийн өнцөг тодорхойлж явах үед M-ийг үржих Z2-аас хасах нь A хэлбэртэй, 3-р огтлол дээр M-ийг үржих Z3-аас хасах нь A хэлбэртэй, 4-р огтлол дээр Z4-ийг M-ийг үржих Z4-аас хасах нь A хэлбэртэй болоод бичигдээд байгааг анхаарч байгаа биз. За энэ дээрээс дүгнэлт хийх ёстой. За 5-р огтлолыг одоо анхаарал үзье. 5-р огтлол. За 5-р огтлол D-гээс L завсарт хийгдэнэ. Z5 гэдэг. L завсарт. За 5-р огтлыг энд хийлээ гэж үзье л та. Энд хийлээ гэж үзье. Тэгэхээр энэ үед дархмал ачааллын эрчим гурвалжны хуулиар дархаж байгаа учраас энэ үеийн ачааллын эрчмийг QZ гэж тэмдэглэж. QZ гэдэг. Тэгэхээр энд бол ачааллын эрчим тэгтээ тэнцвэр нэгсээр яваад Q одтой болох жишээтэй. За тэгэхээр бид нэг ийм харьцаа бичье. QZ хэмжээг Q одтойд харьцуулъя. Q одтойд харьцуулъя. За тэгвэл энэхэн эрчмийг энэ гурвалжны нэг тайтд байлаа гэж үзэх юм бол Z5-аас хасах нь D болж байна. За нөгөө гурвалжны хувьд бол L-ээс хасах нь D гэсэн хэлбэртэй боллоо. За эндээс тухайн гурвалжны хуулиар дарахж байгаа үед QZ ачааллын эрчим Q одтойг үржих нь Z5-аас хасах нь D, хуваарьт нь L-ээс хасах нь D гэсэн хэлбэртэй бичигдэж байна. За энэ бичиглийг анхаарч хагаад энэ 5-р огтлын үед моментын тэгштгэл бичье. За 5-р огтлын үед дотоод бичнэ юм. M-ийг үржих нь Z5-аас хасах нь A-гийн тэг зэрэгт боллоо. Нэмэх нь AB-ийг үржих нь Z5-аас хасах нь B боллоо. Нэмэх нь Q-г үржих нь Z5-аас хасах нь C-гийн квадрат хуваах нь 2 боллоо. За одоо энэ ачааллын эрчим оруулж ирье. Эхлээ ачааллынхаа эрчмийг бичье. Q одтой Z5-аас хасах нь D. За алдан дотор L-ээс хасах нь D гэвчиж.
За энэ бол яг энэ эрчим байгаа. Тэгэхээр төвлөрүүлэхийн тулд энэ катетаар нь үржүүлээд 2 дугаар гурвалжны талбайгаар илэрхийлэгдэх ёстой. Тэгэхээр Z5-аас хасах нь D гэдэг нь катет нь болоод 2 тухваалаа. За үүний дараа төвлөрөхөөр энэ дундаа төвлөрнө. Ачаал энэ хүртэл зай мөр нь болох ёстой. Өөрөөр хэлбэл энэ огтлтой харьцангуйгаар момент хийж байгаа. Тэгэхээр Z5-аас хасах нь D-г 3 тухаасан буюу гурвалжны 3-1 дээр хөндийн төв нь байна гэсэн хэлбэртэйгээр ийм хэлбэртэйгээр бичлээ. За ингээд энэ 5 дугаар огтлын үед их гулзаасан дэнгэлгийн ойролцоо дифференциалт хэвшүүлийг бичвэл за эхлээд M-ийг үүсгэн Z5-аас хасах нь А-гийн тэг зэрэгт боллоо, нэмэх нь F-ийг үүсгэн Z5-аас хасах нь B боллоо, нэмэх нь Q-г үүсгэн Z5-аас хасах нь C-гийн квадрат хуваах нь 2 боллоо, нэмэх нь Q одтойг үржих нь Z5-аас хасах нь за энд Z5-аас хасах нь гэж бичиж байна. Z5-аас хасах нь D-гийн энэ 3 үржил куб боллоо, хуваарьт нь энэ 2 үржил 6, L-ээс хасах нь D гэсэн хэлбэртэй хуваарьт бичигдлээ. За ингээд энэ хоёр тэгштэглийг 2 удаа интегралчлах, эхлэлийн удаад интегралчлахад 5 дугаар хэсэгт их эргэлтийн өнцөг тодорхойлогдно. M-ийг үржих нь Z5-аас хасах нь А-гийн 1 зэрэгт болно. Нэмэх нь F-ийг үржих нь Z5-аас хасах нь B-гийн квадрат боллоо, хуваах нь 2. Нэмэх нь Q-г үржих нь Z5-аас хасах нь А-гийн куб зэрэгт боллоо, хуваах нь 6. За нэмэх нь Q одтойг үржих нь Z5-аас хасах нь D-гийн 4 зэрэгт боллоо, хуваах нь 24, L-ээс хасах нь D гэж хаалтанд бичигдээд интегралийн тогтмол C5 гэж бичигдлээ. За дараа нь дахилтын тэгштгэл мөн энэ дээд тэгштгэлээ 1 эсвэл гулзаасан дэнгэлгийн ойролцоо дифференциал тэгштгэлээ 2 удаа интегралчлаа. M-ийг үржих нь Z5-аас хасах нь А-гийн квадрат болголоо, хуваах нь 2, F Z5-аас хасах нь B-гийн куб зэрэгт хуваах нь 6 болголоо. Нэмэх нь Q-г үржих нь Z5-аас хасах нь C-гийн 4 зэрэгт хуваах нь 24 боллоо. Нэмэх нь Q-г үржих нь Z5-аас хасах нь D-гийн 5 зэрэгт, за энэ Q маань одтой байгаа, хуваах нь 120-ыг үржих нь L-ээс хасах нь D-гийн, нэмэх нь интегралийн тогтмол C5 Z5, интегралийн тогтмол D5 боллоо. За ингээд энэ дамнуурын үед 5 дугаар хэсэгт ирэх шилжилтийг тодорхойлох тэгштэглүүд бичлээ. За ингээд одоо жишээ нь ингийн D огтлол 4-р огтлол D байхад эргэлтийн өнцгийг ингэж тодорхойлж байна. За 5-р огтлол D байхад эргэлтийн өнцгийг ингэж тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл D-гээс хасах D-гээ энэ хэсэг тэгтэй тэнцлээ. Эндээс анхаарал үзэх юм бол жишээ нь Z4 D байхад Z5 D байхад энэ интегралийн тогтмол C4 C5 тэнцүү байна. За мөн дахилтын тэгшгэлд орлуулах юм бол D4 D5 тэнцүү байна. За ингээд өөрөөр хэлбэл бид ийм дүгнэлт хийж болж байна. Дамнуурын хэсэг тус бүрийн зааг дээрх интегралийн тогтмолууд тэнцүү байна гэж үзэх юм бол өөрөөр хэлбэл энэ дүгнэлттэй адилхан дүгнэлт хийх юм бол нийт дамнуурын хувьд интегралийн тогтмол C1, C2, C3, C4, C5 нь тэнцүү байна. D1, D2, D3, D4, D5 гэсэн интегралийн тогтмолууд тэнцүү байна. Ингэж үзэж болж байна.
За тэгэхээр одоо энэ интегралийн тогтмол бүх хэсэгт адилхан байгаа бол энийг тодорхойлчих юм бол ерөнхийдөө бид нэр ерөнхий нэг тэгштгэл гаргаж болно. Өөрөөр хэлбэл бид нэр нэгдүгээр огтлол тэг байх үед, Z1 нь тэг байх үед анхаарал үзэх юм бол энэ тэгштгэл байна, энэ тэгштгэл байна. Тэгэхээр интегралийн тогтмол C гэдэг нь биднийхээр бол координатын ихэнд эргэлтийн өнцгийг дамнуурын хөшүүн чанараар үржүүлсэнтэй тэнцүү байна. Интегралийн тогтмол D гэдэг нь координатын ихэнд дахилтыг дамнуурын хөшүүн чанараар үржүүлсэнтэй тэнцүү байна гэж харж байна. За ингээд эдгээр дүгнэлтүүдийг энэ интегралийн тогтмолд нэг байхыг анхаар, хоёр интегралийн тогтмол аль хэсгүүдээр адилхан байхыг анхаарад, за дараа нь ийм зүйлүүдийг анхааръя. Хоёрдугаар хэсэг дээр эргэлтийн өнцөг тодорхойлж явахад момент ийм хэлбэртэй. Гуравдугаар хэсэг дээр эргэлтийн өнцөг тодорхойлж явахад за энд момент ийм хэлбэртэй. Дөрөвдүгээр хэсэг дээр эргэлтийн өнцөг тодорхойлж явахад момент ийм хэлбэртэй байна. Тавдугаар хэсэг дээр. Тэгэхээр бүх хэсгүүд дээр анхаарал үзэхээр ер нь бол момент адилхан шинж чанартай, F хүч ч юм уу адилхан. Тэгэхээр хүчний үйлдэл ямар байгаагаас хамаарат бүх хэсгүүд дээр адилхан байна гэж харж болж байна. За эндээс ерөнхий нэг дүгнэлт гаргаад нэг тэгштгэл бичдэг. Тэр тэгшгэлийг самбараа ачиж байгаа бичье. Тэгэд өмнөх дүгнэлтүүдэд анхаарал үзэх юм бол ийм хоёр тэгштгэл бичдэг. За тэгэхээр энэ хоёр тэгштгэл болохоор координатын ихэнд эргэлтийн өнцөг координатын ихэнд дахилтаас хамааруулаад ийм хэлбэртэй тэгштгэл бичдэг. За эхлээд төвлөрсөн момент байх үед ийм хэлбэртэй байсан. Эргэлтийн өнцөг тодорхойлж яхад. За F хүчний хувьд ийм хэлбэртэй гişүүсгэжсэн. За тархмал ачаа жигэд ачаалж явах үед тэгшүүн зүйтэй хуулиар ачаалж явахад эргэлтийн өнцөг ийм хэлбэртэй гişүүн бичигдсэн. За тархмал ачаа гурвалжны хуулиар ачаалж явах үед эргэлтийн өнцгийн үед тэгштгэл ийм хэлбэртэй бичигдэнэ. За ингээ мөн ачаалд ямар өөр янз бүрийн парабол, гипербол хэлбэртэй тархсан ачаалд байх юм бол үргэлжлүүлж болох юм тэгшгэлийг. За дараа нь дахилтын тэгштгэл ийм хэлбэртэй бичдэг. За координатын ихэнд эргэлтийн өнцгийг дамнуурын хөшүүн чанараар үржүүлжлээ. За моментийн үед M-ийг үржих нь Z-с ханаагийн квадрат хуваах нь 2 нэмэх нь AP-ийг үржих нь Z-с хасах нь B-гийн куб зэрэгт хуваах нь 6 боллоо. Нэмэх нь жиг тархвал ачаалт үед Q үржих нь Z-с хасах нь C-гийн 4 зэрэгт хуваах нь 24. Нэмэх нь за гурвалжны хуулиар тархаж явах үед Z-с хасах нь D-гийн 5 зэрэгт хуваарт нь 120 L-с хасах нь D гэсэн хэлбэртэй бичигдлээ. Ингээд ачаалал мөн янз бүр байгаагаас хамаарат тэгшгэлийг өргөжүүлээ цааш нь бичиж байна. За ингээд энэ тэгшгэлийг бол харимхай шугамын их тэгштгэл гэдэг. Өөрөөр хэлбэл энэ дамнуурт ашиглагдаад дамнуурын шилжилтүүдийг тодорхойлох арга юм байгаа. Тэгэхээр энэ аргыг ашиглахдаа жишээ нь төвлөрсөн момент байвал эргэлтийн өнцөг тодорхойлж явахад ийм төвлөрсөн хүч байхад ийм хэлбэртэй тархвал ачаал жиг тархаж явах үед ийм хэлбэртэй гурвалжны хуулиар тархаж явах үед ийм хэлбэртэй гишүүн бичдэг юм а гэсэн ерөнхий хэлбэр нэм. За төдөө нол B0 координатын ихэнд эргэлтийн өнцөг гэдэг. Эдгээрийг дамнуурын анхны нөхцөл ашиглаж тодорхойлно. Дамнуурын анхны нөхцөл гэдэг нь бидний мэддгээр бол дамнуурын тодорхой огтлолууд дээр эргэлтийн өнцөг дахилт нь шууд мэдэгдэж байх нөхцөлийг хэлнэ. Жишээ нь энэ дамнуурын хувьд тоолны ихээсээ L огтл Z L байх үед энд ямар ч эргэлтийн өнцөг дахилт байхгүй, ямар ч шилжилтэхгүй байна гэж үзэж байгаа. Бид координатын ихэнд эргэлтийн өнцөг дахилтыг тодорхойлдог. За энэ аргыг ихэвчлэн ер нь бол энэ аргыг
хөшүүн чанар тогтмол буюу харимхаа модул энержи моментууд нь тогтмол ийм дамнарын хувьд ашиглахад тохиромжтой байдаг.